туйлын харамсалтай шудраг усны сайд, хууль зүйн дотоод хэргийн сайд нэм зүйл толбогдохоор бас ард иргэд олон нийт гэсэн юу гэж бодох хэлээ. Тийм учраас энэ дээр яг энэ зарчмыг бол дэмжиж байна. Одоо асуудал одоо байхгүй тий өөрийгөө бас тодорхой тайлбарт өгсөн билээ. Үнэхээр ийм асуудал бол хуулийн байгууллага асуудлыг шийдэх хүртэл хугацаанд засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдаа өгөх нь зөв. Дээрээс нь энэ хүн маань одоо тусгай хяналтын дэд тороог ахалж байгаа. Даргыг хийж байгаа. Тусгай хяналтын дэд тороо гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц төсвийн өмнөний зарцуулалт за ирээд энэ гүйцэтгэх ажил буюу энэ хэргийг нууц мөрдөж шалгуулаараа зарцуулж байгаа хөрөнгө мөнгө болоод энэтэй холбоотой зүйлүүдийг бас мэдэж энэ дээр нь тайлан холбогдох мэдээллийг бас авч сонсч идэг ийм албан тушаалыг давхар хууль зөрчид хийж байгаа. Энэ өөрөө эргээд хэрэгэн шийдвэр ажиллагаанд бүр саад болох ийм үндэслэл байхгүй. Тийм учраас одоо амар хэсэгт дарагч гэсэн төр улсын хурлын дарга өгөө шалгуулж исэн шиг бас одоо ийм зүйлүүдэд өгөө шалгуулсан баг одоо зүг бахуу. Тэгээд одоо бас олон нийт ч гэсэн уг асуудлыг харж байгаа бах. Тэгээд ер нь нэг талтай бас ингээ мухарлахгүй бол эн чинь бас их ноцтой юм яригдээд байлаа шүү дээ. Мөнгөнд дунд нас одоо нэлээд том хүний одоо ойн тоо багтааргүй юм байлээ. Тэгээд миний зүгээр ойлгочоор хид хидэн гэрч байгаа юм шиг байна тий. Тэр гэрчүүд ч гэсэн төрөвчөөсөө дуграад байна лээ. Тэгэхээр энэ гэрчүүдийн аюулгүй байдал хамгаалтыг бас аваад авах ёстой. Тэгээд энэ засгийн газар ч гэсэн шүглүүлэгч эрх зүйн байдлын хуулийг өргөн бариад хилцэхгүй саргаад буцаацсан. Тэгээд энэ хуулийг яалт өргөн барьж орж ирэх хэрэгтэй. Яг нөгөө шүглүүлэгчийг хамгаалж одоо энэний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хүн маань өөрсдөө юм асуудалд орчоод шүглүүлээсээ үнэлгөө дайраад илэн шүү дээ. Тэгэхээр одоо ийм зүйлүүдийг одоо тийм дайр давчлах биш хуулийн байгууллагаар шалгуулад эцэлэх нь л одоо хамгийн одоо зөв болов гэж бодож байна. Ялангуяа яг зөвхөн хууль зүйн дотоод хэргийн сайд биш дэд сайдтай холбоотой асуудал байна. Тэгэхээр ингээд хуулийн салбарыг удирдах байгаа ингээд хоёр одоо устж хоёулаа ийм асуудалтай байна гэдэг бол хуулийн буруу. Яг зөвхөн би одоо хэргийн нарийн юусыг мэдэхгүй ч гэсэн тэр нотлох баримтыг устгах барьж байгаа энэ төр зүйл ярьж илээ. Энэ бол одоо болохгүй шүү дээ. Тийм учраас өнөөдөр засгийн газар хуралцсан ийм зүйлийг яасан бол ядад дэд сайдаа бас яаралтай чөлөөлөх ёстой шүү дээ. Ингээд толгойг нилээд байна гэдэг бол одоо би бас сайн ойлгохгүй л байна. Яг үнийг хэлвэтэй. Таны хувьд одоо улсын хурлын гишүүн оюутныг бас хамгаалтанд авах хэрэгтэй, гэрчийн хамгаалтанд авах хэрэгтэй гэдэг байр суурь. Уу яг тэрийг нөгөө хөвлийнх маань буруу ойлгоцсон юм шиг үлээ. Би нөгөө пост оруулахдаа оюутан сайд гэрчтэй гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр тэрний ямар гэрчүүд байгаа юм болоо? АД-гээд энэ холбогдох гэрчүүдийн хувийн мэдээлэл өглөө гэсэн ярилцлага дээр хэлсэн баггүй. Тэгэхээр тэр гэрчүүдийг нь хамгаалаач гэсэн төрүүчээсээ нэг гэрч нь бол одоо ил гараад ирэх шиг болоо. Тэ Амундраа гэдэг хүн баг шиг үлээ шүү дээ. Нэг нь одоо Сумын газар гээд бас дарга хотын дараа гарч ирсэн хүн баг шиг байна. Тэгэхээр яад энэ хүмүүсүүд чинь бас ингээд аюулгүй байдал янз бүрийн дарамт нөлөөнд орохгүй гэдэг байдлаас л энэ зүйлийг хэлсэн шүү. Тэрнээс шүү яг оюутан сайд мэдээ хамгаалтанд авах юм яриаггүй. Тэр хүний нөгөө яриан дээр гэрчүүд байгаа гэж хэлсэн байхгүй. Тэгээд энэ гэрчүүдийг одоо хувийн мэдээллийг энэ хуулийн байгууллагад өгсөн гэсэн учраас энэ хамгаалтанд авах нь зөв гэсэн ийм байр суурь би хэлсэн. Хууль зүйн дотоод хэргийн сайд нэг урамшуул байдлаар нэг компанид мөнгө шилжүүлсэн гэдэг асуудал байсан шүү дээ. Та яг энэ салбарт ажиллаж байсан үү? Тэр болохгүй л дээ. Байлгүй байх уу? Эн чинь бол нөгөө юу вэ? Одоо энэ засгийн газрын хэмжээнд болон төрийн байгууллагуудын хэмжээнд төрийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын бүх энэ шүүгэн шийдвэртэй асуудлуудыг манай хууль зүйн дотоод хэргийн яамд нэгтгэж төлбөрийг төлдөг байхгүй. Энэ яам дээр явж ирсэн. Зөвхөн хууль зүйн дотоод хэргийн яамны салбарын асуудал биш. Уул уурхаан сайдын шийдвэртэй холбоотой ч юм уу байдаг, сангийн сайдтай ер нь бүх одоо энэ төрийн албанаас үндэслэгүүгээр халагдсан хүмүүсүүдийн хүртэл ингээ асуудал байдаг. Тэгээ энэ нэгөөсөө жилдээ за би одоо эцсийн байдлаар тоог нь санахгүй. Энэ бол нэлээд том мөнгөнд болчоод хууль зүйн дотоод хэргийн яам дээр бусдад өгөх ёстой өглөг гэдгээр бичигдээд ингээд төсөв дээр батлагтаад явж идэг. Бараг миний андуурж байгаа нэг 50 бараг 90 тэрбум төгрөгийн ч одоо асуудал байгаа. Тэгээ маш олон удаан жил үргэлжилдэг. Жилд ерөөсө 2 тэрбумыг л усын төсөв дээр тавиад явдیں۔ Гэтэл нэг хуулийн этгээд дээр цагдаагийн одоо албан агчдын цалин үс гэдэг чинь хэзээ цалин үсийг өөр зүйл зарцуулж болдгоо төсвийн хуультай. Энэ төсвийн зориултыг ингэж өөрчилж жагаад нэг байгууллагад тэрийг өөр төлбөрийн одоо барагдуулах байдлаар өгсөн байна гэдэг бол бас маш одоо харамсалтай зүйл. Энэ бол бусдад давуу байдал олгож байгаа зүйл. За сая бас мэдээ хараа сууж исэн шилэн дансны мэдээлэлээс 24 оныхын 5 сард нь бас дахиад 2 тэрбумыг өгсөн байна. Энд чинь өөрөө иргэд тухайн жил батлагдсан 2 тэрбум тэр чигт бас нэг компанид өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр өмнө нь ингээ хүлээгдэжсэн тэр хүмүүсүүд чинь үр төлбөр байхгүй авч чадахгүй байна гэдэг чинь бол асар хүнд байхгүй. Тэр үр төлбөрүүд юу гэдэг вэ гэхээр үнэлгүүгээр халагдчихсан, ажилгүй хөөрх ингээ байжсэн хугацааны мөнгө авч чадахгүй байгаа хүмүүс эрүүдэн шүүгдээд хууль ёсоор хоригдоод энэ нь одоо шүүхээр нотлогдоод ингээд
мөнгө төгрөг авч чадахгүй байгаа хүмүүс баахан одоо юу гэдэг үнэлэхгүйгээр лиценз ч гэдэг юм тусгай зөвшөөрлөдөө цуцлаад энээсээ болоод мөрдөлбөрт ороод шүүхийн шийдвэр гаргуулсан хүмүүс энэ ийм хүмүүсүүдийн ирэх ашиг цаана ингээд тохироод нэг этгээдэд давуу тал тэр нь өөрөө эргээд улс төрд нөлөө бүхий этгээд байгаа хгүй одоо дахиад хойцоо хүнсүтэй аж ахуйн дэд сайд билүү те тийм нөхрийн ингээд кампанид өгөө зогсож ийн гэдэг бол би одоо яг үндэ хэлэхэд бас олон нийтээсээ бас одоо уучлахгүй юмараа эмзэглэж байна бидэд одоо ингэх гэж энэ төрийн үйл ажиллагаа төрийн эрх мэдлэг хэрэгжүүлээгүй шүү дээ нэг этгээдэд давуу тал болгохын тулд ингэж явж байгаа нь одоо үнэхээр туйлын харамсалтай байна тэгээд одоо энэ бол одоо байж боломгүй зүйл. Би өөрөө энэ ажлыг мэддэг. Маш олон одоо өвчтөө зовлонтой ингээ мөнгө төгрөг гойсон хүмүүс ирдэг. Бидэд төсөв байхгүйгээд явдаг. Би энэ дээр ингээ засгийн газрын тусгай санамжийн тухай хууль бичээд засгийн газар санал авсан байна. Энэ авилгалаас сурагдж байгаа энэ хөрөнгүүдийг энэ гинтэргийн охирлыг барагдуулах чиглэлд бас зарцуулъя. Ялангуяа гинтэргийн охирлоос бүр эрүүл мэндийн эсрэг гинтэргүүд дээр хэцүү байдаг байхгүй. Нөгөө одоо хүмүүс маань яаралтай хаглаанд ороод байдаг насан туршийн одоо гинтэл согогтой болчих гээд тахад мөнгө төгрөггүйсээ болдог. Мөнгө төгрөгөө нэхэхээр хэрэг маргаан шийдэж байгаа учраас би одоохондоо өгөхгүй ч амж гэдэг юм. Ингээд насан туршийн одоо тий согогтой үлдэх гээд байдаг. Тэгэхээр ийм зүйлүүд байдаг. Энийг ингээд бас сайжруулах хуулийн төслөг нь бичиж явж ирсэн. Тэгээ энэ ерөөсөө жилд 2-4 пунд төгрөг тавигддээ шүү. Хаанаасаа 7 пунд төгрөг гаргаж ирээд өгснэг ч бас мэдэхгүй байна. Тэгээ тэр цагдаагийн албан агчийн цалин үлсийг ерөөсөө зориултыг өөрчлөх төсвийн хууль зөрчиж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр эн чинь эрх мэдлээ оруулж байна л гэсэн. Энд тэгээ байж болохгүй асуудал. Уулын урдны зам төсөлтөд та ямар байр суурьтай та нийслэлээс сонгоохын дөрөв сонгох. Тий, яг хөө энийг нөгөө бид төгжрлийг л бууруулах асуудлыг ингээ алхам тутамдаа хийж л байна л та. Тэгээд энэ замын нүх тойрдгийг одоо болиулаад ямар ч гэсэн замаа тий эвдрэл гэмтэрхүү болох энэ ажлыг ингээ системтэйгээр хийгээ явж байна. За нийтийн масс тээврийн асуудлууд явж байна. Автобус унаагаа сайжруулж байна. Зорчих одоо таатаа нөхцөлийг бүрдүүлж байна. За эргээд дараагийн масс тээвэр болох энэ тарамбаа байд юм метроны ингээд бүх зүйлүүд хийгдэж явж байгаас гадна энэ хотын баруунаас зүүнээс баруун тишээ явах хөдөлгөөн ерөөсөө инх тайвны өргөн чөлөөгөөр явдаг. Уулын замаараа яваад наадамжтай өргөн чөлөөрөө сонсголонгийн замаар гардаг. Нэг бол одоо буцаж энэ хамгалангаараа орж ирээд сансрын болоо шараадны хэсгээр явж хагаад хойдлын хороолгуураар дамжаад ингээд зүүнээсээ баруунаас зүүн тишээ гардаг л ерөөсөө ийм одоо хот байхгүй сунж тогтцоод. Тэгээ энэ дундуур юу гардаг вэ гэхээр Улаанбаатар хотод төмөр замын уулзар хот учраас бүх аюултай ачаа бараа буюу химийн болоод шатхуун одоо хийн төвшүүд бүгд гарч явдаг. Энэ буугаад ачигддаг, задардаг гэсэн. Гэтэл энэний одоо том жишээ нь сая Баянзүрх төвөргийн тодорхой хороон дээр 206 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн шүү дээ. Шатхуунтай хийн төвштэй. Эжин хот дундуура ийм аюултай ачаа бараа гаргадаг хот манахаас өөр үлдээгүй. Тэгэхээр энэ зэрэг одоо юу гэдэг энэ аюултай ачаа бараануудыг шууд энэ хот дундуура буюу хүний суурьшлын бус энэ ойбс зах худалдааны төвүүдийн дэрэгдэр гардаг зүйлүүдийг болиулахын тулд энэ туулын урдны зам маш уч холбогдолтой байсан. Энэ Улаанбаатар хотод цаашдаа учрах энэ эрсдлүүдээс явж байгаа. За хоёрдугаар туулын урдны зам бол хүмүүс тэгээд л энэ хот дундуур төржилж ямар хэрэгтэй ингээд байгаа боловч энэ хотын яг инх тайвны өргөн чөлөөгөөр л дамжиж баруунаас зүүнээс баруун тишээ гарч явах энэ хөдөлгөөн чинь тэр зам дээр гарах гэдэг шүү дээ. Энэ хэмжээгээр хөдөлгөөний эрчим буурж төгжил буурна. За дээрэс нь энэ Улаанбаатар хотын их үер 1950 онд болсноос хойш энэ гар аргаар барьсан туулын даланг чи ерөөсөй бариагүй. Хинтийн өрөөнд бороо ороод Улаанбаатарт бороо ороог үйж хат туулгоор өөрөө үерлэх эрсдэлтэй байхгүй. Тэгээ энийг социализмын үеийн судалгааг нь хийгээд туулын одоо туулгоолын ихэн буюу тэр газрууд дээр 4-5 газар далан хийж болт хийчих юм бол Улаанбаатар хотын үерийн эрсдлийг бас урьдчилан сэргийлж чадна. Дээрээс нь энэ далан хүчтгэж явах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр туулын урдны замын энэ асуудал дээр чи үндсэндээ 20 км илүү за би тоог нь андуурж магадгүй тодорхой хэмжээнд энэ далангийн хүчтгээд энэ далан дагаад зарим өсгүүд дээр яг багнан одоо байдлаар голыг дагаж явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдээс явах юм бол маш өндөр ач холбогдолтой бөгөөд энэ Улаанбаатар хотын цаашдын одоо бас энэ эрсдлээс урьдчилан сэргийлэх л алхам юм байна. За унтны усад нөлөөлөхгүй гэдэг мэргэжлийн хүмүүс хэлсэн байлээ шүү дээ. Угаасаа унтны усны худаг бол одоо тодорхой хэмжээнд 88 удгийн 52 нь ажиллахгүй байж байгаа. Дээрээс нь яг энэ хэсгүүдээс бол унтны ус бэлтгэхэ болцсон. За дээрээс нь ус ершүүлэх байгууламжийг сая сонгонын хайрхан уулын бэлт ингээд ашиглалтанд оруулж байна. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг техникийн шийдлэр шийдээд явах ёстой юм аа. Тэгээ энэ дээр одоо олон нийтэд зөв мэдээлэл өгөхгүйгээсээ болоод за тэгээд энэ Улаанбаатар хотыг одоо гүн асуудлаа шийдвэл Монгол улсын л асуудал юм байна. Тэгээд ингээд нэг шээс гоожих гээд юм садаа болдог ийм зүйлүүд ингээд байх юм аа. Тэгээд
яг үнийг хэлэхэд одоо бас туйлын харамсалтай л байна. Уг нь яваасаа гэж бодож байгаа. Тэгээд миний хамгийн хүсэж байсан юм бол өөрөө эргээд энэ хотоор дундуур аюултай ачаа бараа гарч явдаг энэ үзэгдлийг л одоо бас хамгийн түрүүнд шийдэх юм байна гэж л харж ирсэн. Би өөрөө яг тэр дэлбэрэлт тусны дараа шууд шүн ноцсон нөхцөл байдлыг харахад надад бүр аимшигтай санагдчихсан. Дахиад ийм зүйлүүд болох эрсдэл бол байсан. Харин ч хүн ам багтаа газар дээр шөнийн цагаар болсон дурдаа одоо бас эрсдэл харьцангуй одоо баг мөрсөн шүү дээ. Яг үндэ хэлэхэд хичнээн залуучуудын алтай аим өнгөрлөө, хичнээн хүн эд хөнгөрөө охирлоо. Тэгээ ийм байдлаар ингээд цувраа дэлбэрэлтүүд болох магадлал маш өндөр байна. Тэгэд ийм л аимшигтай байна. Тэгээд энэ Улаанбаатар хотын энэ 30-40 жилийн төлөвлөлтгүй явж ирсэн энэ алдааг одоо энэ алдааг засахын төлөө зүтгэж байгаа энэ хүн дээр бүх зүйлүүдийг тохоод мушгаад ерөөсөө л энэ үнэтэй холбоотойгоор энэ Улаанбаатар хотын нийт иргэд ирэх ашгийг хохирох гэж байгаа юм шиг ийм зүйлээд ус төр хийж болохгүй л гэж би одоо хүсэж байгаа. Тэгээд яг одоо бол харамсалтай байна. Тэгээд цаг үе сайдлаар байр суурьдууд бол одоо сүүл 30 намын зүгээс Монгол Ардын намын дарга учраас хурлын дарга ажиллаа хөтлж уулын уралдаанд оролцохгүй гэж шаардлага тавьдаг. Энэ шаардлага та юу нь юу гэж харж байгаа? Аль нэг намын дарга парламентыг хөтлөж болохгүй гэдэг байна. Нөгөө талаасаа одоо ардчилсан намын ингээд бойкот хийгээд байгаа ч гэсэн ирэх баригч нам 68 гишүүнтэй ирцээ бүрдүүлж чадахгүй, чуулган байдлаа байнгын орон оролдож чадахгүй юм байдал төрж байгаа. Үгүй яг тэ манайх чи энэ тийм тулгаа зэлгээ гарч ихт манай нам чи нөгөө бүлэгцэлэгцэн юм шиг л чимээг л байж лээ л да. Тэгэхээр энэ асуудлуудаа шийдэл одоо бидэд бас харсан чинь хоёрдугаар та хэдийн архив дээрч байгаа да. Би танаа сайтад бас өгч ирсэн санагдчихээн. Live TV интернет сайтууд өгч ирсэн санагдчихээн. TV5-д өгч ирсэн санагдаж байна. Миний архив дээр гарч ирж байлаа. Би ерөөс юу гэхээр намын даргаыг учрал даргаыг сонгодог тэр их хурал дээр би хийсэн. Намын дарга ерөнхий сайд болох ёстой шүү. Энэ ард түмэн 300-аад мянган намын гишүүдийнхээ өмнө юу гэж хэлэх юм бэ? 27-28 оны сонгуульд энэ мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлтийг хэн ярьж орох юм бэ? Ерөнхий сайд ярьж орох юм уу? Намын дарга ярьж орох юм уу? Дараа нь хэн хариуцлага хүлээх юм бэ? Ийм улс төрийн одоо адармаатай үе дээр нэг талтаа гараад энэ асуудлаа шийдэх ёстой шүү. Тийм учраас одоо болох намын дарга бол ерөнхий сайд болох ёстой. Ерөн зүгээр улс төрийн энэ олон намын төлөөлөл одоо асуудлыг хилцдэг ард түмний төлөөлөл болсон парламентаар намын дарга спикерийнх нь би хувь хүндээ дэмждэггүй. Магадгүй ерөнхийлөгчийг одоо орлох шаардлагатай гарах юм бол улсын хурлын дарга оролдог байхгүй. Тэгэхээр намын дарга орлох гэдэг нь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр миний энэ бол хувь байр шүү. Хувь байр суурь шүү. Яг үндсэн хуулийн эрх зүйг жоохон судалдаг бас хуульчийн хувьд бас энэ эрх зүй орчин бол одоо зохимжгүй маа. Тэрнээс биш хоригдсан зүйл бол байхгүй мэдээж зохимжгүй. Энийг бол цаашдаа эргээд маш тодорхой хэмжээний улс төрийн соёл болгоод болдог бол хууль эрх зүйн орчин талаас нь ч гэсэн зөв зохицуулах ёстой байхгүй. Энэ өөрөө эргээд Монголын парламентын арчилж хэрэгтэй. Дээрээс нь улс төрийн соёл зөв байхгүй. Нам өөрөө эргээд намын даргаас л хариуцлага ярина үхээс биш дараа нь намын дарга энэ хүн одоо ерөнхий сайдыг явуулсан би хамаагүй маа гэдэг. Эсвэл тэнд нэг хүний өмнөөс намын дарга хариуцлага хүлээнэ гэдэг бол бас хэцүү шүү дээ. Яг тэгэхээр намын дарга өнөөдөр бол яг гүйцэтгэх мэдлийг тэргүүлээгүй учраас яг одоо улс оронд болж байгаа энэ нийгмийн эдийн засгийн холбоотой асуудал дээр намын даргаас хариуцлага нэг ямарч болцсон байхгүй. Тэгтэл нөгөөх нь гүйцэтгэх мэдлийн ерөнхий сайдтай бас асуудал яриагээд өнгөж ерөнхий сайд үүдээс нь хэлж болно шүү дээ. Тэгвэл надад улс төрийн эрхэмтэл байгаагүй шүү дээ гэдэг. Тэгэхээр энэ хариуцлагыг ингээд дундаа хайдаг энэ схемээр тогтолцоо буюу ийм механизм ерөөсөй байж болохгүй. Энэ зөвхөн одоо энэ удаагийн асуудал шүү. Ерөн зүгээр цаашдаа ингээд шийдэх ёстой л гэсэн би хувь байр сууриа аль илэрхийлсэн учраас энэ зарчим дээр л байж байгаа. Монгол Ардын намын